Корey Crawford тэргүүтээ өнгөрсөн жилийн аврагч Chicago Blackhawks Montreal Canadiens-ийн талбайд зочиж удирдын 70 дахь тоглолтоо хийлээ. Chicago-гийн хувьд өрн нүсийн плей-оффын сүүлийн байр буюу 8 дугаар байранд явж исэн учраас хожигдох эрхгүй байсан гэхэд болно. Мөн талбай эзний хувьд ч ялгаагүй. Хэрвээ тэдний тоглолтод ялдуулах юм бол плей-оффын эрхээ авах юм аа. Энэ утгаараа тоглолт сонирхолтой явагдсан бөгөөд 1-р 7 дахь минутанд Андрей Костисны дамжуулалтаар Майк Камалери голынсыг хагалж талбай эзэн Монреал тоглолтыг тэргүүлж эхэлжээ. Харин энэ голоос 4 минутын дараа Чикаго тоог тэнцвэрсэн байна. Багийн лидер Патрик Кейн, Брент Сибрукийн дамжуулалтаар удирдын 27 дахь гол оруулж тооны харьцааг 1-1 болгосон байна. Тоглолтын 2 болон 3 дугаар үед хоёр багийн аль нь голдож чадаагүй учраас нэмэлт цагт ялагчийг тодруулахаар болсон юм. Харин нэмэлт цаг эхлээд минут гарангийн хугацаа өнгөрч байхад талбай эзэд хүний илүүгээ ашиглаж хоёрын голыг оруулжээ. Ингэснээр тэд плей-оффд орох хэрэг авлаа. За багтаа плей-оффын эрх авчирсан хүн бол Субн байсан юм аа. Монреал одоо 80 тоглолт хийж 93 оноотой орон нутгийн 6 дугаар байранд явж байгаа бол Чикаго мөн адил 93 оноотой өрн нутгийн 8 дугаар байранд үчирж байна. За одоогийн байдлаар дорндын 6, өрөндийн 3 баг плей-оффын эрхээ аваад байна.